одоо бол ер нь орон байрны асуудал юм байна. Түлшээр оролдоод айхтар амжилтанд хүрэхгүй юм байна гэдгийг нийтээр нэлээд хүлээн зөвшөөрсөн болов уу? Одоо зүгээр хүн хашаанда байшин барихад дид үтцээс үл хамааран төлөвлөлтөөс хамаагүй зах дуу уулын орой дээр байгаа хүмүүст нь эрчим хүчний эмнэлтэд бол ипотекийг олгож өгмөр байгаа юм. Тэгэхгүй бол өөр тийшээ мөнгө нь яваад өөр юмр яваад шинэ суурьшлын бүсгээд жишээлбэл хавсралт 2 дээр байгаа дид бүтц инженерийн дид бүтц нь 343 тэрбум төгрөг болж байна нийлбэр нь хөшгийн хөндөө энтергээд. Тэгээд тэнд хідэн хүн амьдардаг үйлээ. Гэр оролт хідэн хүн амьдардаг үйлээ. Хаана их хүн байна? Тэр нь ач холбогдлынхоо ирэмбэр тэргуунд явах ёстой. Тэгэхээр асуулт хашаанда дулаан байшин барих гэж байгаа хүмүүст ипотекийн зээл хідэн байшинд хідэн төгрөгөөр олгохоор төлөвсөн юм бэ? За төмөрхүү хот байгуулалт барилга орон сууцчлалтын 2025 онд гэр хорооллын амны орон сууцыг дэмжих чиглэлээр 30 тэрбум төгрөг суусан байж байгаа. Энээс 30 сая төгрөгийг эрчим хүчний хэмнэлттэй амны орон сууц барьсан 1000 өрхөд олгохоор суусан. Энийг бол ер нь өнөөдрийн хүртэл амны орон сууцанд олгогдсон ипотекийн зээл үл ерөөсөө 1000 гаруй юм байлаа. Ипотекийн зээлийг амны орон сууцанд олгодог болгох чиглэлээр бол манай яам идэвхтэй ажиллаж байгаа. Нэг хязгаарлалт байгаа нь амны орон сууцны ипотекийн зээлэнд хамаарах бүсчлэлийг нийслэлийн ерөнхий төлөвлөгөө 2040-ыг батлагдах дээр бүсчил тогтоогод энэ бүсчлэлд яндангуй нүхэн жорлонгүй амны орон сууцанд олгоно гэж ингэж төлөвлөж байгаа.